ордоос айтаад байгаа. Аа? Нэвтрүүлэгт ордоос. Чи өдөрж байгаа мó би өдөрж байгаа мó? Оо та дэдчихсэн үү гэдэг. Юу гэж? Миний гисүүлсүүд байгаа юм чинь. Битүүрх нээлттэй хийхгүйгээр ингэж эхэлсэн байгаа. Ерөнхийдөө бол гисүүлсүүд эхэлсэн. Тий. Гисүүлсүүд эхэлсэн учраас битүүрийн кандидат бас эхэлсэн байгаа тий. Тэгэж. Тий. Тэгтэн хадсан биш байна. Би уг нь бол чиний зохиолын дагуу нэг идэнгүүтээ хүүфаа хийх ёстой гэсэн чинь тэхгүй шүү дээ. Хамгийн гол нь харин та тэхгүй нэ. Харин. Одоо би ядаад тэх юм болоо яах Ой, юм. яалуу биш байна. За, асуугаарай. Тийм ээ тий. Худлаа. Асуу хайж. Тэнд одоо халуун ногоотой холбоотой одоо яг ингэ халуун ногоо гэвэл хамгийн ихэнд одоо бодогддог тийм дурсамж. Дурсамж байхгүй дээ. Тэгвэл таны одоо хийжээс одоо идчихсэн хамгийн гой халуун ногоотой бол Айгу олоо шүү дээ. та нэрлэлтэй. Та Би нэрийг нүүр мэдэхгүй. Иддэг. Ямар халуун? Мэдгүй хоолны газар ороход нөр халуун ногоотг нь харж байгаа. Тэгээд боломжоор нь их сонголтойг нь сонгоод иддэг шүү дээ. Та тэгвэл өстэй халуун ногоотой тэгвэл хамгийн халуун ногоотойг сонгох уу эсвэл их форстойг сонгох уу? Халуун их ногоот халуун ногоотг нь сонгоно. За тэгвэл өнөөдөр ярьсан болохоор ингээд залуу эрхийн ярих вэ гэдэг сэдвийн дор явагдана. За. Тэгэхээр одоо Ягаад бас нэг юм асуулт гарч байна. Гендер асуулт гарч байгаа хгүй. Ягаад залуу хэрэг нь найрах вэ гэж те. Ягаад нэг эсрэг хүүстэй этгээдэг яаж найрах вэ гэж яг асуухгүй юм чи. яг хөө зүгээр л өнөөдөр зүгээр яг нэг тэгж тодорхойлж өгсөн байхгүй юу? Аа за. За. Таны асуулт ингэж ихэрж байгаа юм тий. Таны асуулт ингэж ихэрж байгаа тий. Гоо мэдэхгүй тэгээд. За тэгээд залуу яаж найрах юм? Харин яах вэ? Мэдэхгүй. Чи найз залуутай юу? Үгүй. Би Чи найз залуутай байсан уу? Үгүй. Бүрүү. Тий. Яг жинхнээсээ юу? Та одоо реакшн видео үзүүлээ. Бараг гойгоос илүү реакшн үзүүлсэн. Гол хэрэггүйсэн шүү бараг. Миний ажил дүүр гоё юм. Чи хэд настай? 19. Найз банд байсан уу? Байгаагүй юм. Чи дурлж байсан уу? Үгүй. Чам дурлж байсан уу? Үгүй. Удлаа да. Яг үнээртэй. Тэгжсэн бохоо. Яаж ийсэн гэж? Тэгжсэн байх юм. Үгүй. Чи дурлж байсан юм уу? Чам дурлж байсан юм уу? Би дурлж байсан. Тийм хэдгээр ангид тахта. Миний хүү. Тий. Эцэн одоо нэгтэй л биш, хоёртой биш, гуравтай биш, дөрөвтэй биш, тавтай биш, зургаатай биш, 7 8 9. 9-р ангид доо. Хэд настай байсан юм? Бидг одоо тэр чид одоо цаа 1 2 3 4 5 6 Тэр банд одоо хаана явна? 4 5 мэдгүй. Монгол л байгаа. Монголд байгаа юу? Ямарвар одоо хүчээгүй л байгаа л бах та. Харин тийм сонсогддог юм чи байгаа. Тийм үү. Чи ямар холбоо байхгүй юу? Тэр танай ангид байсан уу? Тийм. Танай ангийнх уу? Тийм. Та хоёр хамт 10 жил төгссөн. 10 жил гэж ерхий боловсролын сургууль төгссөн үү? Угаасаа өөр сонголт авах шүү угаасаа л. Уу яг нүгөө явцсан байж болно л доо. Нэг ангид төгссөн үү? Тэгсэн. Чиний дурлалын түүхтэйгээ яаж өрнөсөн? Би дурлалын түүх. Яг би дурлсан. Тэгэл шил. Тэр нөхөр ясаа? Тэр нөхөр сураал байсан. Чиний дурлалд яаж хандсан? Угаасаа мэдээгүй шүү дээ. А чи нууцаар дурлсан юм уу? Тийм. Яагаад? Зүгээр нууцаар дурлмаас надад. Яг илэрхийлээгүй юу? Зүгээр угаасаа нөгөө нэг ингэж гарчвал хүртэмээс нэгаад юм лөө. Ур дагуураас нь. Тийм. Ямар ур дагуур байсан? Тэгвэл зүгээр яг надад ингэ сэтгэл хөдлөлийн үед ингэ өөр зүйл өчрж болж магадгүй гэсэн болохоор. Тэгээ юунаас найдгийг тэгэл учирчил байна үү? Гэтэ яг зүгээр ингэ урт хугацааны сэтгэл хөдлөлөө би ингэ давж гарч чадахгүй юм болов уу гэж боддог. Ямар урт хугацаа вэ? Яг тэ бас тэр үед чи бас өөр юм бас тийм мэдгүй тэгээ бас ингэ ичэн штий үе юм чи. Гэхдээ нэг Ромео Жулиетад нэрс янз бүрийн нэг гой гой юм байдаг. Тэр Ари нөгөө манай харин Ромео Жулиет болгосон чи тагтаагаа гохгүй. юу байгаагүй? Хаана? Манай гэрт. Тий, тэгээ зохиочихгүй та. Тэг гэр дээр Болно шүү дээ. Тэгээ тэр банд юу болсон? Чи тэгээд өөрөө шаналсаар бол дууссан уу? шаналаагүй штий. Тэгээ хайр дурлцсан тийм ямар шаналгаар зүйл юм. Гэхдээ чиний тэр дурлалч нь одоо ямар хугацаатай тэгээд үргэлжлсэн юм? Тэгээ 2 3 жил юм лөө. Бас нэглэн нуршсан юм байна те. Тийм. Аа. Тэгээ чи өөрөө л ганцаараа тэнцэн ингээл дурлаад яваад ирсэн үү? Гүү дурлаад яваагүй би хичээлээ хийгээд. Заваар нь дурлсан юм уу? Заваар нь чөлөөр нь дурлаад. Тийм үү. Зураг байсан уу? Байгаагүй. Тэр нөхрийн? Байгаагүй. Одоо ер нь чиний дурсны тэр нөхөр мэдж байгаа юу? Үзвэл мэдэж аваарай. Тэ. За тэгэхээр энэ охиныг 10 жилд хамт сурч ирсэн ямар ч байсан нэг 8-9 дугаар ангид нэг ангид байсан нэг банд байх шиг байгаа юм те. Тэр нь одоо дурлалынх нь объект нь байсан юм шиг байгаа юм те.
Тэгээ тэр нөхөр нь өөрөө мэдэхгүй өнгөрч юм шиг байна те. Таныхын та хоёрыг холбодог байсан уу? Холбож өгч янз бүрийн юм. Энэ хайр дурлалыг системд оруулах уу? Болохгүй. Чи оролдоод үзтээ. Одоо чи хийгээд дурлах юм. Одоо дурдлага хийл болно да. Тэр нэг зэ. Мэдгүй. Үгүй системд оруулах юм чинь чам төлөвлөгөө байгаа үст. Би энэ системд оруулах төлөвлөгөө гаргаагүй байгаа юм чи. Тийм үү. Аргач. За чи тэгвэл одоо дурлах гэж штэ те. Чамд ямар залуу таалагдтыг одоо банд туш залуу болох байх л та те. Банд гэдэг чи өөрөө. За яг тэр банд жоох хүүхдийг хэлдэг, жоох хэрэгтэй хүүхдийг хэлдэг штэ. Тэрнээс үүш тэр янз бүрийн ламын шав мав бол хамаагүй. Та би бат мэдчихлээ юм. Тэ. Тэр залуу одоо чи ямар залуу чам таалагдах юм? Одоо гоё нураатай л байв. За тэр тех бах. Өндөр нь хідээс өндөр. Чи хэдий? 157. 157 жоохон тонгруулаад 170 авсан шүү. За 20 см өндөр ахт болох юм байна те. За хэдэн настай байх вэ? Юу миний багцсан. Чамаас дээш байх уу, доошоо байх уу? Доошоо үйл явах уу? Доошоо байвал үү? Тэгээ хичээл хийж хөрүүлж юм шүү. Заавал уу? Тийм. За тэгвэл насын нь бол одоо 19-оос дээш гэж үү те. За 175 см-аас илүү өндөр. Жин. Жинээс том юм. Жинэлж үзэхгүй шүү. Тэгээ барах цагаар одоо. За 70 кг-аас дээшээ. Дээд хязгаар нь. Дээд хязгаар нь 80. За одоо ингэж чи нэг системлэх процесс чинь явагдаж байгаа үстэй. За ингэ суур. Харин тий чи тэр. Тэгвэл одоо хаана дурлах уу? Одоо харин хаана дурдмаар байна? Чи залуучуудтай хаана таарч болдгийг? Танаа моёст байхгүй шүү дээ. Яагаад? Бид энэ дандаа охтууд л байгаа шүү дээ. Юу шүү дээ. За болтоо. Би танаа моёсоор айгүй олоодаа ингэж орж үтсээ байхгүй. Тэндээс олдохгүй. Үнэн шүү дээ. Үнэн шүү. Тэр хоёр доор өрнөөс хэнийг олох юм? Газар хоёр доор бариад хичээлгүй шүү дээ. За тэгээ бус байрыг орсон ч гэсэн нэг байхгүй дээ. Хоёул зөв явах уу? Явахгүй би мэдэж байгаа. За цаашаа. Бодит үнэн заяа наадах чинь. За энэ л халуун байгаа юм яриа. Тий бодит үнэн. Цаашаа тэгвэл За чи хаана залуучуудтай таарж болох юм? гадуур ингэж болно. Одоо гадаад тавьсан байгаа юм чинь. Яг гуулгаал авсан чинь нэг түшээ тавьчих. Нэгдүгээр гулуул халтраад унаад нэг юм хугуул чинь хэрэггүй. Хамрах. Үгүй тэгэл имдэг орно шүү дээ. Үгүй тэгэл харин тэгэл хамрах хугсан гэсэн юм байна. Чи нэг хамраа хугасмааргүй байгаа шүү дээ. Яг жинхнээсээ нэг залуутаа танилцахын тулд хамар углах чинь хайрын биз дээ. Үгүй ихтэй хайрын биш шүү дээ. За яах вэ ганц л хамар шүү дээ. Энд чи уурах чинь шүү дээ. Идэх шүү дээ. Яа болтгүй. Хойлоо төрч үзгөө. Хойлоо гэж заваараа гуулгаж орж байгаа. Тэгээ боос ороод боос бүбээр өдрөө. За яах юм бэ? За гудманд чи яа тэр залуутыг хаана таарлаж болох яг бодтоор харахад. Тэгээ бодтоор моёстер байхгүй чийж мэдж байгаа би ч мэдж байгаа. Гадуур тэгэл яг тэ дуурсан. Хүү яа дугаараа өгч үзэх. Гэхдээ хаана чамтай тэгэж нэг залуу таарад ингээ физикал таарад те чамайг сонирхоод чамаас дугаар нэгэх ч юм уу те тэг тархитахсан процесс явна үстэй. Эсвэл чи тархитах болно үстэй. Чи хаана таарж болох юм бэ? Тэр залуутайгаа. Чи одоо энийг үзэж байгаа хүн гэж байлаа шүү дээ. Тэгээ тэр нь яг уу. Тэгэхдээ надад бол би түндэд дурлаа. Гэхдээ чаач нэг залуу энийг үзэж гутаа энэ охиныг паналд тархитыг нь те тэнгуүтэ чиний утас олдох юм уу? Би дугаараа биччих. За тавьчих. Одоо хэлчихгүй юу? Одоо хэлчихгүй юу? Би утас бичсэн байна. За. Чи тэр одоо тэр чамайг тархитах залууд тэр зэм муухай болчихсон. тэр чинь тэгэл бодсон юм шүү дээ. Тийм, гэтээ муухай. Муухай. Тэр намайг тархитаа. Тийм шүү дээ. Төөр яах гэсэн. Үдгээр ч муухай байгаа. Би тархитуулаад би тархитуулчихлаа. Ер нь бодит үнэл тэрлээ шүү дээ. Тэгвэл би боллоо. Тэг яах юм? Чи тархитах юм уу? Тгий. Тэгвэл нэрээ гоё шүү. Тэгээ. Тим амар феминист байхгүй. Үгүй яа тэр ч уухгүй шүү. Тим амар чи надад идэж чи. Халуутаад байна. Аа? Тим амар феминист байхгүй. Заавал өөрөө тархитна гэдэг байгаа байхгүй юу? Гэтэ нөгөө нэг Юу? дээр үеэс чи ингээл эрэгтэй хүн эмэгтэй хүн ингээд дараах намлах хэвээр эрэгтэй хүн найрах хэвээр тэгдэг байсан шүү дээ. Тэгэхээр энийг катлч юм. Гоо чи орол зүгээр яа тий. Тэгэхээр одоо үед ингээд охтууд нь ч гэсэн бас хараа төрөөлж илэрхийлж болно гэдэг утгаар. Энэ хурчин насаараа нуусан биш тий тэр. 9 дугаар ангиас авахуулаад 9 дугаар ангиас удаад дурлалаа нууцсан биш тий. Тэр тухайд
залуу хэрэг найхаа мэдсэн бол Одоо мэдж юм уу чи? Бэд даа үе. Би насаараа биш насаараа дурлаагүй. Тэгээд 9 дугаар ангиас хойш 3 жил дурж явахдаа нууцсан байгаа байхгүй юу? Нөгөөдөгтөө ямарваа нэгэн байдлаар илэрхийлээгүй. Блогонд буруу. За тэгвэл хоёулаа тэгвэл таны өнгөрсөн юу гэсэн заяа. Таныг 10 жилийн яг дурлалын талаар ярил. Юу 10 жил миний дурлал. Миний дурдлаг ярьж юм уу? Чиний дурдлаг ярьж юм уу? Таныг би сонирхож штэ. Би тэр талаар мэдээлэл өгөхгүй. Та нуугаад байгаа юм уу? Би мэдээлэл өгдөггүй. Тэр залуу түрүүн тавьсан шалгуур үзүүлэлтүүд нь бол бодтол доо. Тэ? Тэгээ нэг бурууч шалгуур үзүүлэлт биш бах тэ. Чамайг тархитах уу, чи тархитах уу гэдэг чинь бас нэг өөр юм тэ. Аль алиг тархитаж болно шүү дээ. Чи нэг залуу чам таалагдвал чи тэр тархитах. Чадвал тархитахгүй юу? 9 дугаар ангидаа биш. Одоогийнхоор цайгаар арай туршлагатай байгаа шүү дээ. Тэгээ одоо үнцээс сэдвтэ ороод яаж тархитах вэ гэдэг асуудалд орох хэрэгтэй болно шүү дээ. Тэр хоёр одоо инээгээд өглөө. Бонусоо. Ганцаардаа дүнэж байгаа шүү. Эмэгтэй хүнийг тархитах чинь эрэгтэйг ч гэсэндээ хотоодоор нь явах чинь их буруу биш шүү дээ. Харин тэр яг ортой юу? Ортой. Та тэр амьдрал дээр практик дээр хэрэгжүүлж үзсэн үү юу? Үзүү ер нь ингээд таны амьдрал дээр бас ингээд та яг ходоодоор явж байна. Би одоо явахгүй. Яг чинь залуучуудаас өөрийгөө ингэж хамгаалаад байгаа. Гэхдээ зүгээр л яг миний амьдралын одоогийн төлөвлөгөө тийм зүйл байна. Юу тэг ямар юм төлөвлөгөө? Зүгээр би одоо л ингээд яг сураад тэгээд ажил хийгээд. Үгүй чамайг хэн нөхөрт гаргасан юм би? Үгүй харин тэр нь чи чамайг хэн нөхөрт гаргасан юм би? Чамайг найз залуутай асуудал ярьж байгаа чинь нөхөрт гаргах юм шиг яриад байгаа юм. Би яриад найзлуу би төлөв. Би нөхөрт гарахгүй гээгүй найзлуутай одоо болохгүй л шүү дээ. Харин яга болохгүй. Зүгээр би сурмаар. Ямар нэг залуутай харилцаа хийх чинь чиний сурах цаад болох ёсгүй шүү дээ тэр чинь. Тэртээ тэргүй чамаг нэг амтан панаалтанд өө. Эсвэл чи өөрөө нэг нөхрийг панаалтсан тэгээд. Тэгвэл чинь юу юм шүү нэг юм. Тоглоом шиг юм шүү. Ер нь тийм шүү дээ. Юу тоглоом шүү. Тийм шүү дээ. Гэтэ нөгөө нэг яг хэлсэн шүү дээ түрүүн нөгөө нэг дараа нь гарч болох үр дүнгийг мэдэхгүй. Ямар үр дагавар вэ? Ямар үр дагавар гарах юунаас нь яах гэдэг юм бэ чи? Залаа хариулахгүй угаасаа тий? Юг? Та намайг асуулт асуул хариулахгүй. Ямар асуулт? Тэгвэл одоо та тэгвэл анхны хайрын талаар ярих уу? Үгүй. Ингээд байхгүй. Тий. Яасан бэ? Йоо. Чи би тэрийг тэнцээ шоолж хин нээс ярьцгаа бодгоо юм. Би бас тэгж бодоод л. Чамайг панаалахад яах ёстой гэхээр шүү дээ. Чамайг өөрийн чинь талаар яриулаад өгөх хэрэгтэй. Тийм. Угаа хүний хамгийн сонирхолтой сэдв чинь хүн өөрөө байхгүй юу? Чамаар яриулаад өгөх хэрэгтэй. Чи ярьсаар байгаад тэгээ ер нь тэр нь бол ер нь амжилттай болон тэр залуугийн. Тэгэхээр тэр залуу тэгвэл энэ тэгвэл залуу дээр гэж. Яг адилхан. Тэр залууг өөрөөр нь яриулах уу? Яг адилхан. Чи тэр хүн сонирн биш байхгүй юу? Тийм. Тэр хүн өөртөө сонирн байхгүй юу? Хэн ч гэсэн. Тэгэхээр тэр нөхрийг өөрийнх нь талаар яриулаад байвал чи амжилтанд хүрнэ. Тэгвэл юу гэсэн тэгвэл би одоо чи энэ чи өөрийг яриулаад. Тэгвэл дараагийн за өөрийгөө яриулаад. Өөрийг нь яриул. Тэр хүнийг сонирхоод өөрийнхөө талаар хүн ярих хамгийн дуртай байдаг. Таны бодлоор залуу яасан нэр? Яриул. Тэгвэл өөрийг нь сонсоод өөрийн сонс идэвхтэй тэгээд болно дөө. Тэгвэл яг ингээд начигийн бодолтой нэг тийм залуу байвч. Тэгвэл ямар? Одоо ингээд өөрийн төлөвлөлт ингээд найзлуу байхгүй, найзлуу гэсэн төлөвлөгөө байхгүй гэж. Ерөнхийдөө бол хаалт тавьчихж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ингээд ерөнхийдөө бол тухайн хүнээс өөрийгөө хамгаалаад байна. Тэгэхээр яг ийм зүйлсийг ингээд яриулах авьяас байхгүй юу? Чи одоо мэрэгжлийн яриулдаг хүн болж шүү дээ. Тэр авьяас чадвар ашиглах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол ихтэй хүнийг ходоодоор нь биш. Ходоод чинь бас нэг хэсэг нь шүү. За ходоодоор. Гэхдээ ходоод руу н орохын өмнө чи яриулах хэрэгтэй байгаа байхгүй юу? Дараа нь тэр хоолоо цовингаа хийж өгдөг байгаа шүү дээ. За тэгвэл тань сонсогч байж сураад дараа нь тахан хоолоо хийгээд. За тий. За ингээд энэ хоёр хэсэг туваагдж байгаа гэж үү? Эхлээд бүтэн шүү дээ. Тийм шүү. Тэгэхээр чинь ерөөсөө зүгээр л яг ингээд залуу найхын тулд сонсогч бай. Хамгийн түрүүнд сонсогч бай. Идэвхтэй сонс. Хоол яах вэ? Хоол чинь дараа чинь судал. За. Зүгээр идэвхтэй сонсогч бай. Тэгвэл одоо яг таны охт ерөнхийдөө бол ингээд өндөрлөө. Таны яг нөгөө охтуудад өгөх зүйл. Ялгаа байхгүй. Сайн сонсоо. Сайн сонс.
Яриул. Тэр залуучуудын чинь хамгийн хүсэж байгаа хамгийн сонирхолтой сэдвүүн тэр хүн өөрөө өөрийн сонс. Залуучуудын тэгвэл хамгийн их сонсох хүсэж байгаа тэр асуулт юу вэ? Сонсохыг хүсэж байгаа юу? Ярихыг хүсэж байгаа юу? Ярихыг хүсэж байгаа тэр сэдв. Өөрөө. Зүгээр л Тий. Өөрөө бүгдээрээ л өөрийгөө супермен гэж бодсон явж байгаа шүү дээ. Хүн өөртөө бол дандаа супермен дараа одоо Зоро янз бүрийн одоо тэр нь л байгаа шүү дээ. Тэрийг идэвхтэй сонс. Идэвхтэй сонсогч бай. Идэвхтэй сонсогч бай. Сонсогч биш ярилцагч. Тий, сонсогч л та идэвхтэй сонсогч. Чиний чи өөрийнхөө талаар яриад хэрэггүй. Тэр чин тэр хүн сонирн биш ээ. Чи идэвхтэй сонсоод байвал нөгөөдөг чинь ярьсаар гоод эцсийн дүнд яг чиний хүснээр л амьдраад үйлдэл хийгээд эхэлнэ. Тэр чинь жинхэнэ тархитал байхгүй. Тэгвэл залуу нөхөд сонсоод л бай. Сонсоод идэвхтэйгээр сонсоод бай. Яриулаад бай. Бидний урилгыг хүлээн авч ирсэн танд баярлалаа. Энэ охиныг панаалахын тулд 175 см-аас өндөр 19 состейш насны 70-аас 80 кг-ийн жинтэй дунд боловсралтай залуучууд өөрийнхөө аккаунт дээр постлно гэсэн. Би постлохоо боллоо.